Оройн төргөрх үзэгчтэй 2 дугаар суваг телевизийн ярилцах танхимын нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Хасбаатар оролцож байна. Танд оройн төргий. За телевиз үзэгчтэй оройн төвшүүлье. За тэгэхээр ойрын өдрүүдэд ардчилсан намын одоо засгийн газар за тэгээд ардчилсан намын дотоод практикуудын талаар ерөнхийдөө олон нийтийн санал бодол нэлээд шүүмжлэлттэй өрнөж байна л да. Тэгэхээр энэ талаар ардчилсан намын гишүүд дэмжигчдийн уур амьсгал ямар байгаа бол гэдгийг танаас ихлээд асууя гэж бодлоо. 1990 оны ардсан хувьсгал бол Монголын ард түмэнд сонгогдох эрхийг жинхэнэ одоо утгаар нэрхжүүлэг нь олгосон ийм хувьсгал болсон. Тэгэхээр энэ хувьсгалын одоо удахгүй болно 25 жил. Бид энэ ардсан нийгмийг байгуулах гэж бол олон жил одоо үзэл бодлоо оролдуулж ялангуяа одоо Монгол улсын хууль эрх зүйн орчинд энэ хүний эрх чөлөө энэ ардсан нийгмийн үндсэн суурийг ингээд тавьж ирлээ л дээ. Тэгэхээр ер нь бол ардсан нам бол 1990 оноос хойш дангаараа бол засаг барьж исэн удаа байдгүй. За 1996-аас 2000 оны хооронд бол тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам сөрөг хүчин гэж явж исэн. Энэ үед бол ардсан нам Монголын социал-демократ намын ардсан холбоо хэвсэл одоо засгийн эрхийг барьсан. Тэгээ үүнээс хойш он цаг хугацаа бол өнгөрчээ. Тэгэхээр бид бол эндээс нэг зүйл нийгмийн сэтгэл зүйн хувьд бол нэг зүйлийг олж харах хэрэгтэй байна. Аливаа улс төрийн хүрээнд нийгмийн хүрээнд болж байгаа асуудлуудыг бид нэг цонхоор ил тод харж чаддгүй өнөөдөр 25 жил болж иржээ. Тэгэхээр аливаа улс төрийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл бодол гэдэг бол энэ ардсан үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ ард иргэдийн өмнө нээлттэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэр утгаараа бол ардсан нам бол илүү нээлттэй дотроо болж байгаа үйл ажиллагаа ч гэсэн бас ард түмэндээ нээлттэй байдаг нь бол Монголын ирээдүйн хөгжил, за энэ эрх чөлөөд ардсан нийгэм үзэл бодлоо уралдуулах энэ иргэдийн одоо сэтгэлгээ одоо улс төрийн нийгмийн одоо боловсролд бол бас томоохон одоо өөрчлөлтүүдийг авчирдаг. Тийм учраас би бол энэ бол эрүүл үзэгдлэл гэж ингэж дүгнэдэг. Тэгэхээр та өмнөх засгийн газрын үед ч гэсэн ер нь одоо үеийн ерөнхий сайдуудад засгийн газрын болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг сануулж байсан. За бас өмнө нь хамтарсан засгийн газрын үед ардчилсан намыг багт нь ороод ажиллаж байхад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсан. Дараад нь өөрчлөлт гойж байсан ийм үйл явцад болоод өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн юунд чиглээд байсан юм бэ гэхээр ерөөсөө л ардчилсан нам зөв сайхан яваасаа гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг бас алдалгүй хадгалж яваасаа гэсэн тийм л зорилгоор явж байсан гэдгийг бас олон нийт хардаг байх. Үүнийхээ төлөө ямар нэг байдлаар шантаж хийгээд албан тушаалд очих гэсэн хүсэл энэ хүнд байгаагүй юм байна гэдгийг ч гэсэн өнөөдөр бас тодорхой хэмжээнд харж байгаа байх гэж бодож байна л да. Тэгэхээр өнөөдөр та ардчилсан намын удирдлагуудтай ямар төвшөнд ямар харилцаатай байгаа вэ? Ер нь бол манай нам бол энэ удаа ард түмний сонголтоор засгийн эрхийг барьж байгаа. Гэхдээ сонгуулийн үр дүнд бол бид бол яагаргүй хамтарч байгуулах юм эрх зүйн хүрээндээ ийм нөхцөл байдалд орсон. Тийм учраас бид шударгаас эвсэлтэй хамтарч энэ засгийн газрын байгууллагад ажиллаж байгаа. За ер нь бол шүүмжлэл гэдэг бол байх ёстой асуудал. Аливаа одоо засгийг одоо шүүмжлэнэ гэдэг бол байх ёстой асуудал. Гэхдээ манай иргэд энэ шүүмжилж байгаа үед бол бас ухаанаа уралдуу ширгээж ингэж асуудал хандах ёстой гэсэн юм байр суурьтай байдаг. Энийг би юу гэж ойлгож байгаа гэхээр гадна талд нь байгаа шүүмжлэх их амархан байдаг. Энийг бол их ойлгож байгаа. Яг дотор нь ороод аливаа асуудалд тэр асуудлын үндсэн мөн чанар нь юу байна гэдэг ингээд энэ талдаас нь ажиглаад тэн дээр одоо үзэл бодлоо илэрхийлэх, за хууль эрх зүйн орчинд одоо гаргалгаа гаргах энэ үүднээс аваад үзвэл бас гадна талаас нь шүүмжлэх, дотор талаас нь үйл ажиллагаа явуулах хоёрын хооронд бол аль дэлм ялгаа байна. Энийг бол бид ойлгох ёстой гэж ингэж боддог.
Ямар ч байсан улсын хурлын 2000 оны сонгуулиас хойш үнэмлэхүй ялгалтанд хүрлээ. Өнөөдрийн үр дүнг хүмүүс харахтаа одоо хэдийгээр талархалтай хүлээж байсан боловч үүнээс их зүйлийг хүлээж байсан болтой юм. Ер нь чагнаад байхад одоо нөхцөл байдлыг тэс өөрөөр тэс одоо цоо шинээр ардчлал гэж яг юу байдаг вэ гэдгийг л мэдрэхийг л хүсэж байж л дээ. Гэхдээ энэ бүхнийг одоо асар богино хугацаанд бол хийх амаргүй гэдгийг тодорхой хэмжээнд ойлгож байгаа. Гэхдээ ардчлал өнөөдөр байна уугүй юу гэдгийг л маш их марах юм да. Үүнийг одоо цахим хуудаснаа та бүхэн харж байгаа. Олон нийтийн дунд явж байхад танд ч надад ч мэдрэгдэж байгаа ийм зүйл шүү дээ, тийм үү. Тэгэхээр өнөөдөр ардчлалын тулгуур зарчим жишээ нь л одоо наад захын жишээ хэлэхэд хүний үгээ хэлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө энэ бүхэн тодорхой хэмжээгээр хадгалахад өртөөд байгаад олон нийт харамсаж байна. За бас шудраг эсийг эрэлхийлж байгаа олон жилийн турш ярьсан авилгатайгаа тэмцэх үйл явцад одоо тодорхой саад учирч байгаа. Энэ бүх асуудлуудад иргэд яаж бохиндж байгааг харж байгаа хүний хувьд ардчлал гэж юу юм бэ? Таны хүссэн хэмжээнд өнөөдөр юун дутуу, юун хүрсэн гэж бодож байна. Тэгэхээр яагаргүй би Монголын улс бол ардчлал шударгаас хүний эрхийг дээрлсэн ийм нийгмийг зохицон бүтээх ийм үндсэн хуулийн язгуур эрх ашигтай улс шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг юмыг л анхаарах хэрэгтэй. Энэ ард түмэн эрх чөлөө сонгуулиар хэний төлөө саналаа өгсөн бэ гэдэг асуудал их чухал. Тэгэхээр энэ ардсан намыг бол эрх мэдлийн нөгөж үйл ажиллагаа явуулаарай. Хийж бүтээх ёстой юм автэгээрэй. Нийгэмд байгаа алдаа завхрал юу вэ? Энийг засварлалаа л гэсэн. За харамсалтайгаар бол би өнөөдрийн сөрөг хүчин бол энэ байдлыг бол одоо ард түмний сонголтыг үл хүндэтгэж байна гэсэн юм байр суурьтай байдаг. Яг тэгэхээр ер нь бол бид бол энэ 25 жилийн хугацаанд бол асар их зүйлийг өөрчлөх боломж байсан уу гэвэл байсан. Атал өнөөдрийн одоо улс төрийн одоо сөрөг хүчин гэж байгаа энэ нам бол энэ 25 жилийн ихэнх хугацааг бол үнэхээр одоо Монголын нийгмийг бол нийгмийн хөгжлийн энэ хурдсыг бол сааруулж байжээ гэдэг нь бол ил болж байна л да. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид бол харнаа. Ард түмэн бол ухаантай. Ард түмэн бол шүүмжилж байгаа хэсэг байгаа гэдэг бол үгүйсэх арга байхгүй. Энэ шүүмжил байх ёстой. Гэхдээ Монгол Ардын намын одоо асуудлыг дэвэргээд энэ дээр одоо улс төр хийгээд байгаа энэ нөхцөл нь бол дэндүү одоо болчимгүй юм байна л гэж үзэж байгаа. Ард түмэн ухаантай учраас энэ намыг хоошид итгэх үгүй юу? Улс төр гэж юм байхгүй. Улс төр гэдэг бол энэ ард түмнийхээ төлөө үзэл бодлоо уралдуулдаг, ухаанаа уралдуулдаг ийм л талбар байх хэрэгтэй. Тэгэхээс биш одоо нам доторх одоо тодорхой одоо үзэл бодлыг одоо зөрчлийг нь одоо дэвэргээдэг. Тэн дээр нь одоо гал дээр нь одоо тос хийж идэг ийм асуудал бол биш ээ. Тэгээ Монголын ард түмэн ухаантай учраас ер нь энэ Монгол Ардын нам гэдэг бол улс төрийн үйл ажиллагаа явуулж чадхаа байсан юм байна. Ер нь энэ намын одоо үзэл бодлоос Монголын нийгмийн, Монголын ард түмний төлөө тодорхой бодлого шийдвэр гаргах чадамжгүй болж гэдгийг харж байгаа хэл гэж ингэж боддог. Үүнийг яагаад хэлж байгааг чинь бас төдийлээс шалтгааныг нь ойлгохгүй байна л да. Одоо өнөөдөр Монгол Ардын намын зүгээс засгийн газрыг огцруулах ёстой. Хууль зүйн сайд Тэмүүжин болон ерөнхий сайд ийм асуудал дээр хариуцлага алдлаа, чадамжгүй боллоо гэдэг асуудлыг тавиад байгаа болохоор нь тэгж байна уу? Аль эсвэл одоо Монгол Ардын нам бол үзэгчдийн харж байгаач гэх юм уу? Ер нь тодорхой массын харж байгаагаар одоо жүжиг улс төрийг жүжиг юмаа гэж үзэх юм бол хараад сууж байгаа үзэгчд сонирхолтой эзэгтэй мөчөд цохилт хийчихээ сууж байгаа тийм үзэгч гэж хэлж болохоор байгаа юм л да. Асуудал хаанаас гараад байна вэ гэхээр танай нам дотор л гараад байх шиг санагдах юм. Ерөнхийдөө пракц хоорондын зөрчил, институт хоорондын зөрчил. Гэхдээ яг нь ер нь ийм л асуудал биш үү? Бид чи эрх зүйт нийгэмд амьдарч байна. Аливаа асуудал бол хэрвээ алдаа дутагдал завхрал байгаа бол тэнд одоо ямарваа нэгэн одоо хууль зөрчсөн асуудал бол эцсийн бүлэгт бол энийг бол шүүх засаглал шүүхийн шийдвэр гарч ижил энэний буруу зүгийг шийднэ. Тэгэхээс биш бол одоо нэг хүний нэр авчид наагаад тэрэн дээр нь одоо тоглолт хийгээд
Тэгээд одоо ард түмний олонх нь одоо дэмжиж их мэдлийн өгсөн ийм засаглал явж байгаа үед одоо их хуралтаар ерөнхий сайд огцор, хууль зүйн сайд огцор гэдэг энэ өнгө аясаар Монгол Ардын намд дуурах бол ирэх байхгүй. Яг гэхээр сонгуулиар энэ Монгол Ардын намд ийм ирэх өгөөг. Харин улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа сөрөг хүчний байр суурин дээрээс Монгол Ардын нам бол тодорхой бодлого ярих хэрэгтэй. Яруу найраг биш гэж би ойлгодог. Улс төр бол ухаанаа ширгээж ажилладаг. Ийм талбараа л гэж би ингэж боддог. Би таныг гинсэгийн тайруулаад хэлжүүл гэж бодлоо. Яруу найраг бишээ гэж хэлэхлээр нь гэхдээ андуурсан ч байж магадгүй хамгийн гол нь өнөөдөр яагаад тэд огцор гэж хэлэх үндслэлгүй гэж та хэлж байгаа юм бэ? Жишээ нь одоо өмнөх засгийн газрын үед өмнөх он жилүүдэд ер нь засгийн газар огцроо энэ тэр сайд ийм шалтгааны улмаас ийм үндслэлээр огцрох ёстой гэдэг шаардлагыг сөрөг хүчний зүгээс удаа дараа тавьдаг байсан шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн ард түмний сонголтоор л сонгогдож байсан. Тэр үр дүнд засгийн газраа байгуулдаг байсан. Өнөөдөр яагаад сөрөг хүчин огцор гэж хэлэх хэрэггүй болчдөг вэ? Яг тэр сөрөг хүчин чинь огцор гэдэг үгийг хэлэх хэрэг нь бол нээлттэй. Гэхдээ ард түмэн бол Монгол Ардын намыг бол бодлого боловсруулж бодлогоор уралдаасаа л гэж ингэж боддог болов гэж бодож. Тэгэхээс биш бол альва нэг асуудалтай өнгөц санд бол энэ улс төрийн үйл ажиллагаанд хэн хохирдог гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Улсын хурлын дарга хэлэхдээ сайд хийхгүй сайдын ажлыг хашихгүй бол өвчих гээд байгаа хүмүүс олон байна гэсэн гарчилтай ярилцлагыг ганчнаг сэтгүүлчид өгсөн байсан л та. Энийг маш олон хүн уншсан. Дараад нь амар шаргал гişүн засгийн газар огцрох ёстой гэсэн. Энэ юу болоод байгаа юм бэ? Маш ойлгомжтой асуудал байгаа гэж би бодож байна. Монгол Улсын ерөнхийлөгчөөс энэ давхар дээлний асуудлыг тавьсан. Энэ хуулийг баталж чадвал бид 16 оны их хурлын сонгуулийн дараа мөрдөхөөр ингэж ерөнхийлөгч их хурлд одоо хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. За энэ хуулийн төсөл бол маш ус сагаар шиг хэрэгтэй байсан. Атал бол Монгол Ардын нам бол энэ дээр болчмгүй улс төр хийсэн. Тийм учраас маш одоо хариуцлагатай байх ёстой. Монголын нийгмийн бас эрүүжүүлэх бас тодорхой нэг шат тавих ёстой байсан энэ хуулийг одоо хий улс төржүүлж энэ хуулийн утга санааг бол дэндүү одоо өмсөн. Энэ хариуцлага бол Монгол Ардын нам бол хүлээх ёстой. Тэгэхээр та бүхэн энэ ярьж байгаа сэдв маань эцсийн хариуг олохгүй зөвхөн сан солилцож байгаа асуулт учраас одоо хариулт нь бас нээлттэй үлдэнэ л дээ. Гэхдээ энд нэг асуудал байна. Жишээ нь шилэн данс Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн болсон шилэн дансны хуулийг бас л янз бүрийн одоо шалтгаан нэр ус одоо хаяг зүүж ингэж унгаасан. Энийний дотор тэр агуулгын нь бол харин одоо манай улсын их хурл ардсан намын бүлэг за шударга эсвэлт дэмжиж энийг баталж чадсан шүү дээ. Тийм учраас би энэ бол давхар дээлний хуулийг бол ерөнхийлөгч дахин өргөн барина энийг бас батлана. 16 оноос хэрэгжинэ. Энэ хэрэгжих үйл явц бол өөрөө Монголын нийгмийн одоо эрүүлж их Монголын нийгэм урагшаа нэг алах юм л бас болцоог нээж өгнө л гэж. Тэгэхээр дараагийн асуудал нь та Монгол Улсын ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр сонгогдсон байна лээ. Томилогдсон гэж хэлдэг. Тэгэхээр энэ асуудал дээр одоо хүмүүс Хасбатар маань хэрхэн өөрчлөгдөө болоо гэдэг танай холбооны хон за холбоонд чи бүртгэлгүйч гэсэн ардчилсан намын дэмжигчид бас бодож байгаа гэж магадгүй. Тэгэхээр энэ одоо томилгоо таныг ер нь өөрчилсөн үү? Үзэл бодлыг чинь залуу хүний хувьд бол надад хийж бүтээх альва нэг нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгохын зорилго бол надад төсөлт юм байна шүү дээ. Тийм ч учраас би түрүүний хамтарсан засгийн газрын үед бол тэр засгийн газар толгойлж исэн Сүхбаатарын Батуулдад бол олон удаа шаардлага хөргүүлж исэн. За энэ шаардлага бол гол асуудал бол энэ манай нийслэл хотод амьдарч байгаа гэр хорооллын иргэдийг тохилог орон сууцтай болгох. За газрын доорх баялгаа бид энэ иргэдийнхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг бий болгох энэ үндсэн одоо дэд бүстэй зориулах ёстой гэсэн ийм шаардлагыг өсөв хөргөж исэн. Тэгээ энэ үзэл бодол маань ч гэсэн хэвээрээ. Тийм учраас өнөөдөр би Монгол Улсын ерөнхий сайдын агаарын бохирдол хариуцсан орон тооны бус зөвлөхийн ажлыг хийж байна л да. Энэ маань бол миний урд нь хийж исэн ажлын л үргэлжлэл. За ер нь бол түрүүн хэллээ. Гадна талаас шүүмжлэх, дотор нь ороод хамтраад ажиллах бол хоёрын хооронд асар их ялгаа бий. Жишээ нь одоо миний зөвхөн эрхэлж байгаа ажлын хүрээнд гэхэд л урдлын засгийн газрын одоо явуулж исэн үйл ажиллагаа
одоо алдаатай үйл ажиллагаанаас болж одоо улсад асар их хэмжээний хохирол үүссэн байна шүү дээ. Жишээлбэл утаагүй зуух гэсэн юм хөтөлбөр байгаа. Энд одоо бид энэ утаагүй зуухаа түлшээр хангахын тулд одоо хагаско гэсэн түлш одоо үйлдвэрлэх тэр үйлдвэрийг одоо ашиглалтанд оруулах ийм шаардлага байсан. Атал бол одоо өнөөдөр тэр үйлдвэрт 17 тэрбум төгрөг тухайн үеийн засгийн газрын одоо тогтоолоор шийдвэрлэгдсэн байдаг боловч өнөөдөр тэр үйлдвэр ямар ч үйл ажиллагаагүй эдийн засгийн ямар ч одоо тооцоолгүй 17 тэрбум төгрөг одоо хүмүл хөрөнгө болоод байж байна. Тэр үед энэ үйлдвэрийг одоо лоббидж хийсэн нөхдүүдийн зарим нь бол энэ их хурлд сууж байна. Хөрлбаатар гэдэг. За өшөө нэг нөхөр болоод тухайн үеийн одоо уулуурхан сайд байсан зоригт энэ хүмүүсийн лоббигаар бол одоо 20 гаруй тэрбум төгрөг бол одоо салхинд хийсэн ард түмний татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Гэрх зэрэгээр ингээд хууц сэргүүлээд аливаа зүйлийг одоо бодиттой үнэлт өгөлт өгөхөд бол гаднаас шүүмжлэх дотор нь ороод ажиллах хоёрын хооронд бол асар их ялгаа байна гэдгийг дахин хэлээд байгаа. Агаарын бохирдол гэснээс цэвэр агаар сангийн асуудлыг та юу гэж бодож байгаа вэ? Энэ одоо үнэхээр хууль зөрчилсөн асуудал, өмч хэмжигдүүлсэн асуудал боллоо ч гэж яриад байна. Тэгээд ерөнхий сайдын хийж байсан үеийн ерөнхий сайдын тийм ээ сүүлийн хоёр ерөнхий сайдын хийж байсан ажлыг холбоод үзэхээр аль нь 10 гаруй тэрбум төгрөг зарцуулчихжээ. Тэгэхээр энэ асуудлыг ер нь юу гэж ойлгох вэ? Аль нь зөв, аль нь буруу ажил хийгээд байна вэ гэдг нь чухал юм уу? Одоо жишээ нь тэр 17 тэрбум төгрөгийн тэр 100 нь өхмөл хөрөнгө болцоод хэвтэж байгаа. Төрсний үйлдвэр нь одоо өхмөл хөрөнгө болцоод хэвтэж байгаа. Энэ тохиолдолд сэргээх талаар ямар нэг ажил хийж байна уу? Өмнөх алдааг нь засах тийм ээ. Одоо яригадаад байгаа энэ цэвэр агаар сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудал тэр зэмээ бас ерөнхий сайдын охин гэр бүлийнхнийг бас татан оролцуулж ярьж байгаа. Энэ асуудалд та юу гэж хандаж байна? Нэгдүгürt бол энэ агаарын бохирдлыг бууруулахад бол миний болон манай ер нь жирийн ямар ч хүн бол ойлгох ёстой ойлгож байгаа нэг асуудал байна. Ер нь бол энэ утааны асуудал гэдэг бол ядуурл утаа хоёр бол нэг шугамн дээр байгаа. Ядуурл буужиж утаа халга болно. Утаагүй болно гэдэг бол нэг талаараа ядуурл бас багасч яана л гэсэн ийм ойлголт юм байна. Энийг бол хүн болгоо ойлгож байгаа. Тийм учраас энэ утаатай тэмцэх асуудлыг бол бид засгийн газрын хүрээнд ерөнхий сайд бол яг энэ утаа цэвэр агаарын бохирдлын үндэсний хороог өөрөө ахалж байгаа хүний хувьд бол бид 7 хоног болгон энэ асуудлаа төрийн захиргааны байгууллагууд болон иргэний нийгэмлэг манай эрдэнтэн докторууд за гадны одоо байгууллагуудын тусалцаатайгаар асуудлуудыг шийдэх гэдэг ингэ явж байна л да. Тийм учраас бид энэ утааг бол тэр ядууралтай холбит үзэх ёстой юм аа. Ер нь ядуурл арилжээж утаа арилга болно. Утаа арилга болно гэдэг бол ядуурл багасч байгаатай л энэ холбож үзэх ёстой. За хоёрдугаар асуудал та ерөнхий сайдын гэр бүлийн одоо гишүүний талаар ярьлаа. Ер нь бол Монгол улсын хуулинд бол аливаа гэмт хэрэггийг бол одоо шүүхээр эцэслэн шийдвэрлэж ижил энийг бол гэмт хэрэгтэн гэж тооцсон шүү дээ. Тэгэхээс өнөөдөр бол хэн нэгэн хүн нөгөө хүнийхээ нэр хүндэд одоо халдах зөвхөн улс төрийн нэг тийм зохисгүй үйл ажиллагаан болгож ингэж явуулж байгаа нь бол их буруу зүйлээ гэж ингэж боддог. За ялангуяа одоо энэ асуудал дээр би дахин хэлэхэд бол Монгол Ардын намын одоо явуулж байгаа одоо цахим ертөнцөөр за одоо бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явуулж байгаа энэ үйлдэлийн мэдээлэл бол үнэхээр хариуцлагагүй байна л гэж үздэг. Цэвэр агаар сангийн ажлын үр дүн ямар байсан болоо? Одоо агаарын бохирдол гэдэгтэй маань ямар нэг сэжмэр холбоотой бүр нэг сэжмэрч холбоотой гэж магадгүй нэг утасны хоёр талч гэж магадгүй. Тийм учраас би танаас лавлаж асуугаад байна л да. Саяны гэм буруутай эсэх асуудал бол шүүхийн асуудал. Гэхдээ авилгатай тэмцэх газрыг бас улсын хурлаас томилдог болохоор улс төрчихгүй байх гэж найдаад байгаа юм л да. Яг зүгээр авилгатай тэмцэх газар бол тодорхой шалгаж байгаа асуудлаа бол одоо нийгэмд мэдээлэх нь бол тэр байгууллагын одоо хуулиар болгоцсон эрхийн асуудал. Ер нь бол ер нь төрийн институтсүүд, төрийн байгууллагууд бол нэг нэгэн лугаа дайрах, нэг нэгнийгээ аливаа асуудалд одоо гэмбуруутай мэтэр ингэж хандах нь бол буруу юм байгаа юм.
Ер нь хоошид бол бид бол иргэний нийгэм зүгээр иргэн хүн бол төрийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага төрийн институцэд шүмжлэлтэй хандах нь бол энэ бол ардсан нийгмийн үндсэн суурь зарчим шүү дээ. Зүгээр төрийн институцүүд хоорондын энэ зөрчил бол ийм зохистой юм биш ээ гэж ингэж хардаг. Санг үр дүнтэй ажилласан гэж та мэдв үү? Энэ талаар сонирхож байна. Би танд нэг зүгээр энэ асуудлын хүрээнд бас ерөнхий сайдын орон тооны бус зөвлөлийн хувьд зүгээр хэлэхэд жишээлбэл бид бол энэ жил ер нь энэ агаарын бохирдолтой тэмцэгдэн 20 орчим тэрбум төгрөг төсвөлж байна л да. Тэгэхээр энэ 20 тэрбум төгрөг гэдэг бол энэ агаарын бохирдлыг бууруулах хэмжээний санхүүжилт бол биш. Жишээлбэл бид одоо Ямаанд зөвхөн олонний салбарыг дэмжихэд одоо 100 гаруй тэрбум төгрөг одоо улсын төсвөөс хуваарлж өгч гэсэн. Гэтэл бол зөвхөн нийгмийн өмнө одоо бидний өмнө хамгийн том одоо шийдвэрлэх асуудал болж байна. Утаа шүү дээ. Утаа гэдэг бол үнэхээр одоо Монголын нийгмийн бол хамгийн том дайсан байна. Ялангуяа одоо манай жирэмсэн эхчүүд, нялхсууд сүүлийн үед утаанаас бол засар их нийгмийн хор оршиг, эрүүл мэндийн одоо эрүүл аюулгүй орчинд амьдрахын эрхэн зөрчигдөж байна шүү дээ. Тэгэхээр бид бол эргээд харах хэрэгтэй юм байна. Ер нь энэ гол асуудалтай бас тодорхой хөрөнгө санхүүг бол одоо хангалттай тусгаж өгч энд богино хугацаанд нийгмийн өмнө одоо тулгараад байгаа асуудлуудаа шийдэж явах хэрэгтэй л гэж байна. Тэгэхээр утааны эсрэг зарцуулах мөнгө бол одоо бас хүмүүсийн нүдэнд харагдахгүй хэрнээ их хэмжээний зардал залгичдаг ийм л асуудал юм. Тэгээд бас таны саяны хэлсэнчлэн ядууралтай холбоотой тийм ч учраас одоо бас Азийн хөгжлийн банкнаас сүүлийн 2 жилд гэр хорооллын цогц төв байгуулах энэ асуудалд нэг 320 сая доллар зарцуулахаар судлаад байгаа юм билээ. Ер нь одоо энэ төслийнхэн ажил нэлээд агцтай явж байгаа гэж сонссон. Тэгэхээр энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ? Ер нь бол манай шинжлэлийн засгийн газар бол маш олон асуудлуудыг шийдэж ажил өрнүүлж штэ. Энийг бол ард түмэн хийж байгаа. Би бол Монголын ард түмний альваад одоо хандах хандлага нэг асуудлыг дэнсэн дээр тавиад үзчих. Тэр хоёрын бяд нь бол агуу гэдэгт бол итгэдэг. За яг тэ мэдээж шүүмжилж байгаа хүмүүсийн үгийг бид сонсох ёстой. Тэр шүүмжлэлийг авах ёстой. Зарим шүүмжлэлээр бол тодорхой хариултыг нөхцөл байдлыг тайлбарлаж хэлж явах ёстой. Энэ бол засгийн үүрэг. За ер нь ингээд харж яхад бол Монголын төрийн төлөө одоо чөмгөө дундартал ажиллах ёстой хүмүүс бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч, их хурлын дарга, одоо ерөнхий сайд, за одоо төрийн сайд, их хурлын гишүүд байгаа шүү дээ. За энэ утгаар нь хэлэх юм бол бид ардсан нам бол шатлын одоо улс төрийн сонгуульд бол ялт байгууллаа. Өөрөөсийнхөө одоо олон жил одоо мөрөөдөж, хүсэж, шинжлэх гэсэн одоо хүсэл эрмэлзлээ биелүүлж байгаа л гэж ингэж боддог. Мэдээж одоо албан асуудал бол тийм алга уурлахын адил шийдэгдэхгүй шүү дээ. Зүгээр урдлын одоо засгийн газрын үед одоо нөхцөл байдал энэ дэлхийн одоо эдийн засаг, газрын баялаг одоо нүүрсний үн харьцангуй сайн байх үетэй харьцуулахад үнэхээр эдийн засгийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. За жоохон сэтгэлтэй байсан бол бид энэ газрын баялагаараа хуримтлал бий болгоцсон бол үдээд энэ зэргийн одоо хямралыг бол өлхөөнд авчих юм болцоо байсан. Харамсалтай нь одоо нөгөө шинэ баян чэйж баян гэхчээр жоохон олсон юм а зөвхөн одоо улс төрийн нэр хүнд олох гэж хамаагүй одоо өрн таран цацсны одоо үр дүн одоо дэндүү сөрөг гарч ийн л дээ. Тэгээ би энэ олон ерөнхий сайдын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан. Энэ удаагийн ерөнхий сайд бол үнэхээр хангалттай сайн ажиллаж байгаа. Би сайн ерөнхий сайд гэж ингэж хэлнэ. За хамгийн сүүлийн мэдээлэл гэх юм бол та Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлал багтаад бас сая Япон улсад очиод ирсэн тийм ээ. Тэгээд эндээс бас нэг бизнесийн ч юм уу ямар нэг нааштай гарц юу харагдав. Зөвхөн өнөөдөр асуудлыг хоёр талтай авч үзэж яа л да. Жишээ нь эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног тоолоход тэт хоног үлдлээ гэд хуруудаар нь тоолоод 100 хэсэг байна. Энэ бол тэр 100 хоног гэж чимийг санаачилсан хүний одоо засгийн газрын хурлын сүдгийг ажиллагаа байсан биш үү гэд одоо нарийн болгож хэлж байгаа боловч тэр нь үнний ортой сонсогдож байгаа хэсэг бас байна. Тэгэхээр
тэгэхээр бидний эцсийн үр дүн бол зөвхөн 100 хоногийн дотор Монголын эдийн засаг сүйрэх нүг үү, засгийн газар унах нүг үү биш. Энэ эдийн засаг сэргэх боломжтой байгаа мó боломжгүй байгаа мó гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг зөвхөн уул уурхаагаас шалтгааллахгүйгээр яасыгээд аваад явчихж болох вэ гэдэг гарцыг бид хайж байгаа. Үүний нэг жишээ, нэг салбар нь бол одоо аялал жуулчлалын салбар тийм ээ. Таныг бас хамгийн анх Япон улсад Монгол гэр бариад жуулчны газар ажиллаж исэн гэж сонссон. Тэгээд ер нь үүнтэй чинь холбоотойгоор ч тэр саяны явсан айлчлалтай холбоотойгоор ч тэр бас эдийн засгийн ямар нааштай гэрэл гэгээтэй боломжийг олж харваа гэдгийг сонирхъя. За яг миний хувьд бол сүүлийн нэг 22 жил яг Японы одоо ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллаж энэ бизнес хийж байгаа л да. Тэгээд би зүгээр Япон улсаас бол бид нар асар их суралцах юм байдаг гэж л ингэж боддог. За Монгол улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал бол маш их үр дүнтэй айлчлал боллоо. Би энэ бизнес группт нь явсан. EPA болов буюу энэ худалдааны одоо гэрээ эдийн засгийн хамт ажиллагааны гэрээ байгуулагдсанаар бол Монгол улсад асар их боломж нээгдэж байгаа. Энэ боломжуудыг бол бид өргөн ашиглах хэрэгтэй. Тийм учраас манай бизнесийн хүрээлийнхэн бол энэ 126 гаруй сая одоо хүн амтай Японы зах зээл дээр одоо тоглох тэндээс одоо суралцах асар их өргөн боломж нэгдэж байгаа гэдгийг бол товчхон хэлэхэд бол юм байна. За ер нь бол миний зүгээр урд нь эрхэлж исэн ажлын хүрээнд бол би Японы Фужи уул гэж байдаг. Фужи уулын яг биелдэн Тэмүүжин гэдэг ийм Монголын хотхон байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн Японы зах зээл бол асар их одоо чадамжтай зах зээлээ. Энэ чадамжтай зах зээлийг бол бид ашиглах ёстой л гэж ингэж боддог. За энд бол мэдээж өнөөдрийг хүртлэх одоо үеийн одоо улс төрчдийн одоо хүчин шармаалтууд бий. За ялангуяа одоо Монгол улсыг арчлал чөлөө зах зээлийн нийгэмд одоо орж явах тэр хүнд бэрх үед бол Японы засгийн газар тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж бидний хүнд цагтуулаад тусалж дэмжиж байсан. Тэгэхээр ийм одоо харилцаа өргөн дэлгэр одоо хүрээнд байж ирсэн энэ одоо харилцааг бид илүү одоо улам баяжуулах хэрэгтэй. За Монголын сумочид манай тамирчид одоо Японд очиж амжилт гаргадаг шиг манай бизнесийнхэн одоо Японд очиж амжилт гаргах ийм их сайхан боломж энэ эдийн засгийн гэрээгээр бол бий болж байна. За баярлалаа. За манай ярилцах танхим нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа үгээр өндөрлөж байна. Манай ярилцах танхимын зочноор энэ удаад Ардчилсан намын гишүүд эмгэгчдийн холбооны тэргүүн Хасбаатар оролцлоо. Манай дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.